За иргэдийн эрх ашиг хангаж ажиллахыг бас үе үеийн одоо удирдлагууд нь ялангуяа одоо энд манай одоо нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгч, оюун зул төлөөлөгч бас энэ үндсэн цэцэрлэгт хүрээлэнг тал талын эрх ашиг хангах тал дээр бас маш сайн ажилласан гэж бол би боддог хувь төлөөлөгчийн хувьар. За одоогийн байгаа удирдлагууд ч гэсэндээ бас сайн авч яваа гэж бол бас харж байна. Гэтэ яг цэцэрлэгт хүрээлэнг илүү концепцийн хүрээнд сайжруулах, за жуулчид татах, дээрэс нь за Улаанбаатар хотын зайлшгүй нэг үзэх ёстой ийм газруудын нэг болоосоо гэж бол хүсдэг. Бид нэр дулаархаар төв талбайдаа зүлэг тавьдаг, тэрийг бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхэд залуучууд, гэр бүлүүд, хүүхдүүд маш ихээр очдог. Тэгэхээр энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр Улаанбаатар хотод ногоон байгууламжийг нэмэх зайлшгүй шаардлага үүсэж байна гэж харагдаж байгаа гэсэн үг. За ялангуяа ботаник гарден бас нэмэх шаардлагатай. Юу нэг ногоон байгууламжийн талаар нэгэн ч ярьж байгааг бас энэ манай Сүхбаатар дүүргийн 9-р хорооны талаар бас зайлшгүй ярих шаардлагатай. За Сүхбаатар дүүрэг бол төвийн дүүрэг. Гэхдээ ногоон байгууламжийн хувьд бол одоо маш дутмаг ийм дүүрэг байгаа. За тэгээ нийслэлийн засаг дарганы зүгээс яг ногоон байгууламж нэмэх тал дээр 9-р хороонд за газар чөлөөлтийн одоо ажлыг эхлүүлээд за ногоон байгууламж бас нэмэхээр болсон маш таатай байгаа. Тэгээд энийг бас нийслэлийн иргэдийн урал шууд дамжуулдаг. Тийм ч учраас бас протокол тусгуулж 1-дүгээрт, 2-дугаарт за иргэддээ бас мэдээллийн журмаар 9-р хороонд ногоон нур орчим, за ногоон байгууламж нэмэх болсон талаар бас хэлэх нь зүүн хэрэг юм болов уу гэж бодож байна. За ингээд санал хэлж дуслаа, баярлалаа.